Энэ онд 1919-50 мэдээллийн лавлагын 20 жилийн ой тохиож байна. 20 жилийн хугацаанд ололт амжилттай ажиллахын зэрэгцээ ажилчдаа олон боломжийг олгож байгаагийн нэг нь гадагшаа суралцах юм а. Тухайлбал Филиппин улсын Себу аралд байрлах хэлний бэлтгэл 23 ажилтнаас сурвалжээ. Түүний нэг нь мэдээллийн ажилтан Халиун юм а. 1919-д лавлахад ажиллаад 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Миний хувьд 1919-д лавлахад яагаад ажилд орсон бэ гэхэд суралцахын хажуугаар ажиллах боломжтой байсан. Ер нь бол ажлын хажуугаар чөлөө цаг ихтэй болохоор өөрийгөө хөгжүүлэх болон өөрийнхөө боловсролд анхаарах цаг зав гаргыг надад таалагдсан. Миний хувьд англи хэлтэй монгол залуу хөтөлбөрт хамрагдаад 100% тэтгэлэг аваад Филиппин улс Себу хотноо 6 сарын хугацаанд амжилттай суралцаад ирсэн байгаа. Нийт ажлын хамт олон болон удирдлагууд 1919-д сонгон үйлчлүүлэг 5 хүндээ түүхт 20 жилийн баярын мэндийг хүргье. 24 цагийн турш яарч сандарсан хүмүүс тусалж хэрэгтэй цагт нь баталгаат их сурвалжаас үнэн бодит мэдээллийг түргэн шуурхай хүргэн ажиллахаар баг хамт олноороо нэгдэн 20 жилийн хугацаанд ажиллаж байна. Мөн ажлын цагийн уян хатан хуваар суралцангаа ажиллах, хувийн ажлаа зохицуулах зэрэг тохиромжтой нөхцөлийг ажилчдад олгодог байна.